энэ дээр тодорхой гэж шүү дээ. Улсын их хурлаас сонгогдсон буюу томилогдсон гэж. Энэ сайдын тухай яриаггүй шүү дээ. Томилогддог байгууллага зөндөө байгаа шүү дээ. Одоо авилгалтай тэмцэхийг яах юм? Жишээлбэл сонгуулийн ерөнхий ороог яах юм? Эсвэл Монгол банкыг яах юм? Энэ чинь кабинетийн зарчим зөрчөөд байгаа юм уу? Тэгэхээр ерөнхийдөө эн чинь ерөөсөө зөвхөн сайдын тухай яриаггүй залтыг кабинетийн зарчим зөрчлөөгөө хүчингү болгоцсон байгаа байхгүй. Тэгээ энийг өнөөдөр Баяр цогтын яаран сандраа очиж нөгөө цэцийнхэнтэй хийсэн булхай чинь ингээд дахиад гарч ирж байгаа байхгүй юу? Тэрнээс биш эн чинь сайдын тухай огт яриаггүй гэд ямар ч шудраг хүн байлаа гэсэн энийг бол ойлгочихно. Ягдгүй санал гаргахгүй юу тухайл бид ярьж байгаа шүү дээ. Тийм учраас энийг бол хүлээж авахгүй шарин бүр энийг бол хүлээж авахгүй байх ёстой гэж би бол хариуцлагатайгаар хэлмээр байна. Үнэхээр шүү. Тэгээ ерөөсөө энэ засгийн газрыг ямар ч хамаагүй аргаар би огцруулна. Та нар хараарай. Би энэ Баяр цогттой нэг ширээн дээр сууж чадахгүй. Би эвслийг задлаад чамаагүй би огцруулна. Та нар хараарай. Эвсэл задрахад дахиад засгийн газар өнөөдөр огцорлоо гэж явдаг. Бүр болохгүй бол. Яагаад гэх юм бол та нар өнөөдөр Монгол улсын өнөөдөр хулгайсан шүү. Монгол улсын баялагийг хулгайсан хүмүүс. Зүгээр нэг тендер хулгай биш. Би энийг юу гэж хэлж аваад энэ хамаг өнөөдөр ард түмэн ямар ядуу харж байна. Хэлцэж байгаа асуудал бол ярья. Ачаага алдсан биш. Огцрооч. Огцролтой баяцаахаа. Чи ичээч. За